Энэ 7 хоногт бид хоримтлал ба хадгалан сэдвийн хүрээнд богино хэмжээний цуврал хичээлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа. Өнөөдрийн хичээлээр хоримтлалаа тогтмол арилжуулах алхмуудаас танилцуулнаа. Санхүүгийн боловсролын сургагч багш нарын зөвлөгөө, замун хоримтлалаа тогтмол тууштай арилжуулдаг хүмүүстэй ярилцсан бодит туршлагаас харахад хамгийн ихний алхам бол хоримтлалын данснуудаа нээлгэх. Аливаа зүйлийн эхлэл гэдэг бол 50% гүйцэтгэлийг харуулдаг шүү дээ. Тиймээс та яг одоо хоримтлалын дансаа нээлгээрэй. Үүний дараагаар хадгаламжуудаа тодорхой хуваар тогтмол арилжуулж хэвших. 3 дугаарт өдөр бүр санхүүгийн боловсролд суралцах. Учир нь бид аливаа зүйлийн учир шалтгаан, ач холбогдол, үр дүнг мэдрэхээрээ тухайн зүйлдээ илүү дурлан хичээдэг. Хамгийн чухал алхам бол санхүүгийн сахилга баттай байх. Жишээ нь хоримтлалын зорилгоо зөв тодорхойлох, төлөвлөгөөгөө боловсруулах, хоримтлалын зарчмын дагуу орлогынхоо 20% хувийг нь хоримтлуулж хэвших. Сүүлийн алхам бол мартах. Хоримтлалтай гэдгээ гэр бүлийн гишүүдтэй, найз нөхдөө, хамт олондоо ер нь хинт ч битгий хэл. Учир нь тэд таны хадгаламжийг цуцалж мөнгийг тань зээлэх орлогыг байнга хийсээр байх болно. Иймээс дээрх алхмуудын дагуу хоримтлалыг хэвшил болгоцгоё.